Кофе цай ярилцлага үргэлжлэн үзэгч та бүхэнд хүрч байна. За студид өргөцсөн зочин Монголын саран ээж нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Лам Сүрэн. Танд өглөөний мэндийг хүргэе. За баярлалаа, өглөөний мэнд. За ярилцлагынхаа ихэнд таны кофегаар дайлчээ. Тэгээд ийм сайхан ээж эмэгтэй бас студид маань хүрэлцэн ирсэнд талархлаа илэрхийлье. За баярлалаа. За Монголын саран ээж нийгэмлэг гэж ямар үйл ажиллагаа явуулдаг, хизэнээс үйл ажиллагаагаа явуулж гисэн одоо байгууллага вэ гэдгийг хоёлаа ярилцлагынхаа ихэнд үзэгчдэд бас мэдээлэл өгөөд яриагаа эхлүүлье. За Монголын саран ээж нийгэмлэг бол 1993 онд Монголын саран ээж ардын жүжигчин Чимдийн Долгор Сүрэнгойг өргөмжилснөөр 1994 онд хууль зүйн яамд бүртгүүлж одоо ээжүүдийг алдаршуулах гэрчилгээ авсан анхны байгууллага. Тэгээд тэр цагаас хойш одоо хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна 29 дахь жилдээ явуулж байна. 29 жил гэдэг бол маш урт хугацаа тийм ээ. Энэ хугацаанд за ямар үйл ажиллагаа голчлон явуулж байна ээжүүд, эмэгтэйчүүд тийм ээ. Одоо эхчүүдийгээ магтандуулсан мэдээж маш олон үйл ажиллагааг зохион байгуулсан байж таарна да. Ер нь манай нийгэмлэгийг анх үүсгэсэн хүмүүс нь урлаг соёлын алдартнууд байдаг. Тэгээ төрийн шагналт ардын жүжигчин Цогцлмаагүй, төрийн шагналт ардын жүжигчин Норг Банзадгүй, за Монголын саран ээж ардын жүжигчин Чимдийн Долгор Сүрэнгой, за хүний гавьяат эмчт Олжин Сүрэнгой, Монгол улсын хөдөлмөрийн баатар Бүнжил хамаг гэх мэтийн одоо ийм сайхан улсууд энэ нийгэмлэгийг анх үүсгэсэн байдгийн тий. Тэгээ бидний гол зорилго нь эхлээд бол ер нь бол ээжүүдийг алдаршуулах, өргөмжлөх, түүнийгээ сурталчлах ийм чиглэлээр гарч ирсэн. Тэгээ явцын дунд бол бид нар одоо их үрсийн элбэрэл журмыг сахин дээдлэх, ээжийнхээ ачийг хариулах, хүмүүжлийг төлөвшүүлэх, эхчүүдийг алдаршуулах гэх мэтийн ийм чигээр үйл ажиллагаагаа явуулж байгаа тий. Мэдээж ээж эмэгтэйчүүд бүсгүйчүүдийг магтаж одоо ярих маш олон дуусшгүй, дундрашгүй, гавьяатай хүмүүсээ. Тэгэхээр эдгээр хүмүүстэй чиглэсэн үйл ажиллагааг явуулж байгаа метрийн мэдээж сүүн цагаан мөртэл байж таарна тийм ээ. Тэгэхээр одоо тун удахгүй бас их үрсийн баяр болох гэж байна. За ээжүүд маань одонгоо ингэртэй бас шинээр зүүх гэж байна. Тэгэхээр энэ хүмүүстэй зориулсан ажлуудыг бас удахгүй зохион байгуулах гэж байгаа гэж бас хоёул ярианыхаа эхэнд ярьж байлаа. Та тэр мэдээлэл өгөх үү? Тэг ер нь манай ажил бол ээжүүдийг алдаршуулах, сурталчлах. Тэгээд тэднийхэн одоо намтар түүхийн дурсамжийн түүхэнд үлдээх ийм чиглэлээр явагдаж ирсэн. Тэгээд бид бол нэг 10 гарын намнаац байдаг. Өндөр насыг насалсан ээжүүдийн Монголын буянтай ээж, олон хүүхэд төрүүлсэн, түүнийгээ сайхан өсгсөн ээжүүдийн элбэрэлт ээж, хүний одоо олон өнчин өрөөсөн хүүхдийг их барьж хүн болгосон, сайхан өсгсөн ээжүүдийг инэрэлт ээж, 9 эрдэнэ хэмэгтэй, үлэмжийн сайхан хань, одоо саран ээжийн эрхэм хүү гэдэг нэлийн хідэн намнаац байдаг. За энэгээр л одоо энэ 20 хэдэн жил ерөнхийдөө ээжүүдийг сайхан алдаршуулж, баярлуулж, үр хүүхдүүдийн бас баярлуулж, үр хүүхдүүдтэй хамтарч ингэж их үрсийн төлөөх олон талт ажлуудыг манайх хийж ирсэн. За одоо ер нь одоо бид 29 дахь жилдээ хийж байна. Одоо энэ их үрсийн баяраараа бид нар ихийн гişиг үрсийн баясгалан хүндэтгэлийн арга хэмжээ, үйлдвэрчний төв зүйлийн соёлын ордонд одоо энэ 5 сарын 14-ний 14 цагаас хийнэ. За энд маань бол яг олон 21 дарих гэж 21 ээж хот хөдөөнөөс оролцсон. За хөдөө орон нутгийн ээжүүдийн материалыг бид нар авч судлаа. Тэгээд одоо шагнал, бэлэг, дурсгал, өргөмжиллийн бэлдэж явуулдаг. Тэгээд аймаг, сумын багийн засаг дарга нар гардуулдаг юм уламжлалтай болсон. За хотынхын бид нар одоо нэгдсэн журмаар их үрсийн баярыг тохиолдуулж түүнд зориулсан томоохон арга хэмжээ болгож ингэж хийж байгаа. Ер нь урд нь ч ингэж хийж байсан тий. Тэгэхээр оролцохыг хүссэн хүмүүс маань ер нь бол Монголын өнцөг булан бүрээс материалаа ирүүлэх боломжтой юм байна. Ер нь аль магадгүй дараа жилд ч гэсэн тийм ээ. Материалыг бол байнга авна. Нээлттэй тий.
Тэгээ материалыг бол одоо ээжүүдийг бол янз янзаар судалж байна л да. Хамт олонны дунд судалж байна, бид өөрснөө судалж байна. Өөр хүүхдүүд нь одоо манай ээж аав хоёр ийм олон жил сайхан амьдарч биднийгаа их сайхан өсгсөн. Тийм учраас ээжтэй одоо Монголын буянтай ээж гэдэг цол өргөмжил өгье гэж хүсэлтэд ирүүлж байна. Тэгээ бид нар өөр хүүхдүүдтэй нь л ер нь хамтарч зохион байгуулдаг та энэ ажлыг тий. Болж игэл одоо бүхий л одоо нас нээч гэдэг юм уу, амьдралын ялгаа харалгүйгээр олон ээжүүдийг хамруулахыг зорддог байх тий. Тэгдэг тий. Тэгээд сонин содон ээжүүд их ордог л доо. Тэгээд хамгийн гол нь бид нар одоо ээжийг алдаршуулж цагаасаа эхлээд ээжүүдийн судлаад тэгээд тэднийхээ түүх намтар дурсамжийг одоо ээжийн 108 суурга гэж бат номонд гаргасан. Одоо сая энэ ардын хувьсгалын 100 жилийн залуучуудын байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ойд зориулаад ээжийн 108 сургууль номны 7 дугаар бат гарсан тий. Одоо энэ би нэг ном энд авчирсан. Тэгээд энэ номыг бол одоо би танай хамт олонд дараа нь ингэж дурсах болох гэж тэгээд тий ээжийн 108 сургууль ном гэж нь одоо ингээд ээжигийн дээдлээ эхнэрийн дээдлээ охтыг дээдлээ гэсэн ийм урандор энэ ном гардаг. За энэ жилийн номонд бол бас их түүхэн сайхан ээжүүд их орсон. Ойтойгоо холбогдуулаад тий одоо ардын хувьсгалын их жанжин Сүхбаатар жанжны ээж мөн одоо манай Монголын төр нийгмийг олон жил удирдсан Цэдэн Балгайн ээж. За ингээд мөн Чойвсон гуайн ээж гэх мэтийн ийм сонин содон ээжүүд 108 ээж багтсан гэж ойлгож 108 ээж багтсан гэж ойлгож байна тий. Тэгээ ийм ном манайх гаргадаг. Энэ бол бас манай ажлын нэг хэсэг энэ ном бол тий. Ном хаагур худал таалагдж байгаа. Ном бол ер нь яг уу энд орсон хүмүүсийн үр хүүхдүүд авч байна тий. Голцоо тэгж тэгээд бид нар сурталчилгаанд зориулж бэлгэн төгдөг ном. Тий. Бэлгэнийхээ юмд өгдөг. Ээжүүдэд, эмэгтэйчүүдэд, бүсгүйчүүдэд зориулсан баяр ёстой их юм аа гэж хүмүүс ярьдаг шүү дээ тий. Юу угаасаа баярлуулахгүй байхын аргагүй л хүмүүс учраас. Тэгэхээр эмэгтэйчүүдтэй чиглэсэн олон ажлыг хийхдээ та бүхэн ер нь юуг түлхүү анхаардаг вэ? Одоо юун дээр анхаарвал эмэгтэйчүүдэд за ингэж одоо сайхан баярлуулъя шүү гэж одоо бодож төлөвлөж ажилладаг вэ гэдэг. Ер нь ээж их хүний гавьяаг бол асар их л дээ тийм ээ. Ээжээс илүү ачтан гэж энэ ертөнцид байхгүй. Тэрнтэй үл хүн болгон санал нэгтэй байгаа бах. Тэгээд ер нь ээжүүдийг баярлуулж явах хэрэгтэй юм аа. Өөр хүүхдүүд нь ээжийнхэн ачийг хариулах хэрэгтэй юм аа. Тийм учраас өчүүхэн жоохон одоо зүйлэрч гэсэн их анхаарч үзэж байх хэрэгтэй гэдэг талаар бид нар ер нь их харддаг, судалдаг. Тэгээд өөр хүүхдүүдээ сайхан өсгсөн, өөр хүүхдүүд нь эргээд ээждийн ачлалтай ийм сайхан одоо гэр бүлүүдийг бид нар судалж алдаршуулж байгаа л да. Тэргээрээ дамжуулаад одоо хүмүүсийг одоо бас үлгэр дуурай авъя гэдэг л ажлыг их голлож байгаа юм л да тий. Мэдээж нийгэмлэгийн зүгээс маш олон сургалтыг явуулдаг баг, судалгаануудыг явуулж байгаа юм чинь тий. Охид эмэгтэйчүүдтэй зориулж одоо ээж хүн ямар байх хэвтэй, ер нь эмэгтэй хүн, бүсгүй хүн, эхнэр хүн ямар байх хэвтэй гэдгийг бас мэдээж олон талаас үлгэрэлдэг байна. Тэр талаар бид сайхан эмэгтэйчүүд тэргүүлэгчдээр нь ажиллаж багтаж одоо хамтарж байгаа учраас тий. Манай нийгмэлгүй бол ээж музей соёл хүмүүжлийн цогцлбор гэж төв байгуулах тийм санаачлагыг гаргаж ирсэн л да. Хэрвээ тэр төв баригдах юм бол таны саяны хэлдэг энэ сургалтуудыг бид нар нөгөө музейгөө сурталчилгааны төв болгоно гэсэн ийм чиг баримжаа одоо төсөл хөтлөөр бүх юмнууд нь ер нь бэлэн хийгдсэн байгаа л да. Тэгээд тэр ээж музейнийх нь газрын асуудал дээрээ нэлийн одоо маргаантай ч гэхөө тийм учраас одоо жоохон хүлээгдээд жоохнорч барах уу нэлийн олон жил хүлээгдэж байна. Одоо ч гэсэн эцсийн шийдвэр бас нэг сайн гарч чадаагүй юм байна. Төр засаг захиргаанаас ер нь жоохон дэмжлэг хэрэгтэй бол ээжүүдэд, эмэгтэйчүүдэд зориулсан. Мэдээж нөгөө охид ариун бол төр ариун гэдэг чинь эмэгтэйчүүд охтуудад чиглэсэн маш олон сургалтуудыг явуулах нь зүйтэй байх гэж бас бодсон. Тийм үнэн тийм. Яг нь бид нар өөрснийхөө одоо боломжийн хэрээр ер нь саяны 20 хэдэн жилдээ бол явуулж ирсэн л дээ. Тий. Янз янзын чиглэлээр хамгийн гол нь одоо жишээлхэд Сүхбаатар аймгийн
одоо уул баян сумын Чойжовын Дулумсар ингээд 16 хүүхэд төрүүлсэн сайхан ээж байсан л да. Тэгээ тэр хүүхдүүдээ сайхан өсгсөн хүргэн бэртэйгээ яаж бэрүүдээ бол одоо өөрийнхөө охин шиг авч үздэг тийм энэрмгүй сайхан ээж. Тэгээ тэрний одоо туршлагыг судлаж олон нийтэд таниулах, тэрүүгээрээ сургалт явуулах, эрдэм шинжилгээний одоо материал болгож бас илтгэл тавих зэргийн ажлуудыг бол бид нар ер нь хийдэг. Маш олон одоо эрдэм шинжилгээний хуралд хийсэн, дугуй ширээний ярилцлагууд хийсэн саяны өнгөрөх олон жилүүдтэй тий. Мэдээж ажлын Монгол эхийн гайхамшигт үзэсгэлэн хийсэн тий. Бас Монгол эхийн гайхамшигт эрдэм шинжилгээний хурал мөн одоо их хаттын гайхамшигт эрдэм шинжилгээний хурал гэх мэтийн дандаа эрдэмтдтэйгээ хамтарч их хүрээ ихтэй хийсэн. Ер нь манай нийгэмлэгийн үе үеийн ерөнхийлөгч нар их сайхан улсууд байсан шүү дээ. Одоо хүний гавьяа тэмцэд Должин Сүрэн гэж хүн байлаа. Энэ бол анхны ерөнхийлөгч. За ардын жүжигчин Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Монголын гоо марл ээж Цогцлмаа гой бол одоо маш их олон жил ерөнхийлөгчөөр ажилласан, удирдах зүйлийн гишүүнээр ажилласан. Одоо бол түүний охин бас саяхан баатар авсан ардын жүжигчин Совд ажиллаж байгаа шүү дээ тий. Тэгэхээр манай нийгэмлэг бол ер нь анханасаа л их сайхан ажил нэг өөдрөг гэгээтэй гоё байсан. Тэр хэмжээндээ л одоо тэр хэмжээг нь бид нар алдчихгүй тулд нэлийн хичээж мэрийж анхаарч ажилт юм да тий. Үлгэр дуурайлал болсон тий олон сайхан ихтэйчүүдээ. Та түрүү ярьлаа шүү дээ нөгөө 16 хүүхэдтэй бэрүүдтэйгээ маш тэг өөрийн охиноос өөрцгүйгээр одоо ханддаг гэдэг. Тэгэхээр ийм олон ээжүүд байдаг баха. Мэдээж судалгаа явуулж та гой сайхан түүхүүдээс хуваалцаа. Тий, ийм их олон ээж байна. Их олон ээж байна. Одоо Намсраа гээд бас Сүхбаатар аймгийн нэг ээж байдаг. За тэр ээж бол бас 14 5 хүүхэд төрүүлж өсгсөн. Тэгээ тэр ээжийн охин нь дурсамжийн ээжийн 108 сургууль номонд дурсамжаа ирүүлсэн байдаг л да. Манай ээж одоо охтуудаа юм ойж их сургаж одоо дээл хувцаа бид нар өөрснөө ойдог. Манай аав хөвгүүддээ одоо гэр орноо барих, ор дээрээ хийх байшин хашаага янзлах энэ можааны аргыг зааж өгч ингээд бид нар бол одоо охтууд нь одоо хүний гар харахгүй дээл хувцас бүх юмаа ойж өмсдөг. Эрэгтэйчүүд нь бол бас хүний гар харахгүй одоо гэр орныхоо тавилгыг өөрснөө хийгээд ингээд орон гэрэн барьдаг юмаа гэж гэрүүл болдго юмаа гэж хүртэл дурсамжинд битсэн байдгийг. Гэх мэтэр одоо Завхан аймгийн Алдархан сумын одоо дээр үедтэй 1880 хэдэн оны үед 22 хүүхэд төрүүлсэн ээж байдгийг Баян Готвих гэж айл. Тэгээд тэд нар бол одоо их сонин л да одоо хүүхдийнхаа нэрийг баг мэдэхгүй ингээд хоормог өгдөг шангаараа ингээд толгой дээр нь хүн хоормог уусан уугаагүйг нь хүртэл тэмдэглэдэг. Тэгээ одоо гэрийнхаа хананд 22 аягд нар одоо өлөгчгсөн. Тэгээд одоо тим их мундаг. Тэгээд ээж нь их хүүхдүүдээ сайхан өсгсөн. Тэгээ одоо тэр ам бүлийг судлах юм бол одоо 500-аад өрх айл 2000 орчим хүн байна. Тийм сайхан түүхүүд энэ манай одоо номонд л бид нар судалж оруулдаг. Тэдний одоо бас зээнцэр баха хингэж Нямсуран гэж нэг сайхан багш эмэгтэй тэр одоо энэ талаараа ярьж энэ номонд маань одоо дурсамжаа ирүүлсэн байгаа. Ямар мундаг юм бэ? 22 хүүхэд төрүүлж өсгөн гэдэг үг тийм. Одоо ер нь 30 хүүхэд төрүүлсэн, ээж нь 15 хүүхэд төрүүлсэн охин нь гэх мэтийн биш дээ дээр үеийн одоо ийм сайхан. Бид нар аль болохоор л гэж хөөж одоо ном сонин хэвлэл тэгээд өөрснөөс нь хамаатан садангуудаас нь ингэж л одоо судлаж аль болохоор номонд оруулахыг хичээдэг тий. Монголын одоо өнцөг булуурт хаа нэгтэй тийм ээ ийм мундаг ээжүүд эмэгтэйчүүд амьдарч байгаамаа гэдгийг бас бусдад мэдээлж үлгэрлэж тийм ээ магадгүй тэр хүмүүсээс сургамж амьдралын туршлах хуваалцах маш олон мэдээллийг үзэгчдэд хүргэснээр
мэдээж тэр хүмүүсийг алдаршуулж байгаамаа гэж ойлгож байна л Тий. да. Тэгээд ер нь ээж гэдэг их агуу штэ. Ээжийн намтар дүүх одоо бидний өвгд ээцийг ингээд эргээс судлах юм бол би бол боддгийн. Тэгээд нөгөө ээж мүзий санагдаад байдаг байхгүй. Энэ түүхийг ээж мүзийд үлдээх юм сан гэж ингэж бодогдоод байдаг. Тэгээд тэрнийгээ тойрсон одоо нөгөө сургалт сурталчилгааг ингэж зохион байгуулвал нэг хэсэг улсууд маань ч гэсэн их юм ойлгоно гэж би үздэг байхгүй юу. Их сонирхолтой одоо ингээд эргээд харж хахад эцэг эхтэй элэг бүтэн ийм сайхан хүүхдүүд нь болохоор ингээд бас нэлээд их багаасаа эхлээд системтэй ингээд боловсрал эзэмшээ сайхан явж байна л да. А гэтэл одоо өнчин өрөөсөн юм уу хагас өнчин юм уу хүүхдүүд нь тэгээд ээж аав эмээ өвөө нь одоо их хэд өндөр настай болсон залах одоо чиглэл юм уу та. Тийм хүүхдүүд бол одоо яах учраа мэдэхгүй одоо жоохон салгардж байна штэ тэр тий. А тэгэхээр бидний гол зорилго бол энэ одоо юмаа мэдэхгүй байгаа, учраа мэдэхгүй байгаа энэ хүмүүс рүү, энэ залуучууд руу их хандах юмсан гэж их боддог байхгүй юу. Тэгэхээр энд бол хандахад одоо ч гэсэн ийшээ хандахад бол боломж их байгаа гэж хардаг. Яагаад боломж их байгаа гэвэл одоо энэ ялангуяа энэ хороод ч их олон оронтойтой байна штэ. Тийм учраас энэ хороод бол ерөөсөө жинхэнэ одоо анхан шатанд хүн рүүгээ хурч ажиллах хэрэгтэй юм аа. Тэгвэл одоо нэг айл одоо хідэн амбул байдгийн тэн дотор нь өрх толгойлсон эмэгтэй хэд байдгийн хүүхдүүд нь хэд байдгийн тэд нар нь ажил хийж чадж гэнэ үү чадахгүй байна уу амьдрал нь ямар байна вэ гэдгийг бол бүр нарийн бүртгээд жинхэнэ амьдрал тааруулхан байгаа хүмүүс рүүгээ бид нар хурч ажиллах хэрэгтэй юм аа. Өнөөдөр бол тэндээ арай хүрээгүй байна тий. Бид одоо төрийн бас байгууллагууд ажил төрөл зохион байгуулахт хэцүү л дээ. Тэгээд төрийн байгууллага одоо төрийн бас байгууллагууд хөрөнгөтэй хүмүүстэйгээ хамтарч санаачлахын гартаа авч тэднэрээ одоо хөрөнгө мөнгөний гаргуулж ингэж л ер нь юмаа нугалж ирсэн сая 20 хэдэн жил бол тийм тэгээд цаашдаа бол бодож байгаа бодол бол их байдаг. Тэгээд одоо бид нар бас их өндөр зорилго тавиад явж байгаа тийм. Зорилтынхаа нэг их хэсгээс хаваалцаж магадгүй та бүхэн одоо Монголд одоо эмэгтэйчүүдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа маш олон байгууллагуудтай хамтрахыг л одоо чиглэж байгаа хэрэг. Тий, хамтарна одоо цаашдаа бид нар одоо ер нь одоо бид нар нөгөө ээж музей соёл хүмүүжлийн зохицол руу ордон байгуулна гэж яхад ер нь манай Монголын ер нь их олон байгууллагууд манай дээр нь хамтарч тусалж байсан шүү багчгсан тий. Бид нар ээжийн аж эрдний дэвтэр гэж аялуулж байсан. Тэр дэвтрийг бол Монголын ахмадын холбоо, Монголын эмэгтэйчүүдийн холбоо, төмөр замын ахмадын холбоо, за нийслэлийн ахмадын холбоо гэх мэтийн газрууд одоо маш их дэмжиж тусалж их сайхан нэг үе одоо бид нар нэлийн их тийм идэвхтэй ажиллаж одоо суурийн ажлыг хүртэл хийж байлаа тий. Суур зайрын ажлыг хүртэл. Би таныг зочноор урьхийнхаа өмнө за Монголын саран ээж нийгэмлэг гээд фэйсбүүкээр хайгаад орлоо л доо. Тэгэхээр тэндээс бас маш олон мэдээллүүдийг харлаа. Ямар их үйл ажиллагаа зохион байгуулдаг юм бэ те. Бусдад төвөг чирэгдэл учруулахгүйгээр чимээг өхөн бас нэг сайхан хөдөлмөрлөд явж байгаа маш олон мундаг бүсгүйчүүд юм аа. Эмэгтэйчүүд, ээжүүд байдаг юм байна гэдэг тэндээс харж суулаа. За баярлалаа. Тэгээд тун удахгүй одоо их үрсийн баярын одоо баярын өмнө ухтаж хийж байгаа эхийн хишиг үрсийн баяр тийм ээ. Энэ арга хэмжээндээ одоо хичнээн ээжүүдийг хамруулах вэ? Одоо яг 5 нь гарцсан байгаа учраас ээжүүдийгээ, эмэгтэйчүүдийгээ эрхэм нандин одоо бүсгүйчүүдийгээ баярлуулах гэж байгаа учраас мэдээлэлээ сайн өгөх хэрэгтэй байх гэж. Тий. За энэ арга хэмжээгээрээ бид нар ер нь хот хөдөөгийн нэг 21 ээжийг судалсан байгаа. За энэ дотроо их сайхан хүмүүс ер нь орсон. За энд ямар номинацаар бид нар алдаршуулах вэ гэвэл Монголын буянтай ээж. Монголын буянтай ээжд нь их өндөр насыг насалсан. Тэгээд их одоо улсдаа бас их олон жил ажилласан ийм ээжүүд нь орох ёстой. Хүүхдүүдээ сайхан өсгсөн. Тэгээ энэ дээр бол одоо манай энэ арга хэмжээнд дээр бол малчин ээж орно. Тэгээ сайлчин ээж одоо сумын авраг, аймгийн авраг гэдэр болж исэн тийм сайхан малчин хүмүүсийн төлөөлөл орно. За мөн одоо нийгмийн зүтгэлтэн багш ээжүүд орно. Тэгээд сая бас үлэмжийн сайхан хань гэж өргөмжил бас олгоно бид нар. За энэ үлэмжийн сайхан ханд нь бас одоо
төмөр замын байгууллагаас нэг дор хоёулаа одоо сайхан ажилдаг тийм төмөр замаас хамт олонныхаа дундаас тодорж ирсэн хоёр сайхан нөхөр эхнэр хоёр орно. Бид нар эхнэрийг одоо өргөмжилдэг. Тийм тэгээ бас барилгын байгууллагаас одоо ажиллаа эхэлсэн. Тэгээд өөрснийхөө ит үзэгдэлээр одоо компани байгуулаад тэгээ хүүхдүүдээ өндөр боловсралтай болгоод компанитай ажилуулад тэгээ том хүүхдээ бас компани захирал болгоод ингээ ажиллаж байгаа нэг сайхан гэр бүл орно. Тэр гэр бүлийг бол одоо жинхэнэ зөв амьдарч байна. Зөв амьдрал гэж л энийг хэлэх ёстой гэдэг үүднээс бид нар судалж оруулж байгаа. Тий. Гэх мэтэр одоо 9 эрдэнэ эмэгтэй гэж одоо 3 сайхан эмэгтэй орно. Энэ бол худалдааны байгууллагт онгодаан жил ажилласан тийм. Бас л одоо бидний нэг гол барьдаг юм бол хань жилтэйгээ онгодаан жил ажилласан дөрвөөсөн хүүхдүүдээ сайхан өсгсөн. Тэгээ зөв амьдралтай явж байгаа гэдэг чиглэлээр нэг харж үздэг л дээ. Тэгээ тэр хүмүүсээ одоо ингээд бусдад үлгэр дуурайл үзүүлье, сурталчлая гэж ингэж бодож ажилтдаг юм. Сайн юмыг, сайхан юмыг харж одоо үлгэрлэх бол мэдээж хүнд юм үлддэг тийм. Нөгөө амьдрах сайхан одоо аз жаргалтай зөв амьдрах бол бүр хамгийн сайхан гэдэг шүү дээ. Тэгэхээр мэдээж зөв амьдралыг одоо эрхэмлж байгаа, бусдад үлгэрлэж байгаа залуу гэр магадгүй бүр залуу гэр бүлүүдэд үлгэрлэж байгаа хүмүүсийг бол алдаршуулах зүйтэй юм аа. Гэтэ бас сайхан амьдарч байгаа залуу хосууд ч мэдээж зөндөө байна. Их сайхан амьдарч байгаа залуу хосууд их байна. Өөрснөө их мэдлэг, чадвар сайтай, тэгээд сайхан хосууд их байна. Тэгээд зүгээр тэднийг харж байхад ингээд жоохон хэл соёлоо мартахнуудаа гэдэг нэг тийм юм ажил. Өв уламжлалаа, хэл соёлоо жоохон мартахнуу дандаа тийм нэг гадны соёлтой байнуудад гэсэн юм ажиглагддгийг ер нь бид нар яг хөө тэгж л ажигладаг л да, судалдаг, ажигладаг, анзаардаг. Тэгэхээр энэ олон нөгөө өргөмжлөлүүдэд одоо маш олон ээжийг шалгаруулахад сум орон нутгаас магадгүй хороо дүүргээс байгууллага хамт олноос тэгвэл хүмүүсээ тодорхойлоо та бүхэнд бас материалаа ирүүлэх боломж бол бүрэн байдаг. Бид нар тэрнийхэн дагуу шагналыг бэлдээд буцаагаад явуулдаг. Одоо тэр намтар түүхэн ирдэг, бид нарт зураг нь ирдэг. Зургийг нь бол бид нар архивлжүүлдэг. Манайх бол ерөнхийдөө нэлээд сайн архивтай. Сая 25 жилийнхаа ойгоор бид нар одоо баримтат кино хийсэн байгаа тий. 25 жилийнхаа ойг 2019 онд нэлээд сайхан хийсэн тий. Энэ жилийн хувьд материал ирүүлээд магадгүй сонгогдоогүй бол дараа жил дахин материалаа ирүүлэх ёстой юу? Одоо ирүүлсэн материалуудаас дахин шүүдэг үү? Ирүүлсэн материалаас шүүж одоо хоорондоо ярьж агаад тэрнийгаа дуусгах нь. Тэрнээс биш одоо нэгэнтэй л өөрснөө материал ирүүлсэн бол бид нар султан хаягдаггүй. Тий. Ахин ирүүлэх шаардлагагүй. Тэрнийгаа бид нар үзэж байгаа л өр хүүхдүүдтэй нь ярьж байгаа л та нар ээжийнхээ материалыг ирүүлсэн байна. Эндээ ямар ач холбогдол өгөх вэ? Ээж байгаа баярлуулах уу? Тэгвэл одоо хамтраад ийм сайхан юм хийе. Чигийг нэг зааж өгдөг бид нар бас. Тэг өөрснөөгээд ах дүү нэрээрээ хамаатан садангаараа ингээд нийлээд тийм ээ. Ингээд өргөмжлөө гардаж ингэж одоо ээжгээ баярлуулаа гэдэг чигийг зааж өгдөг. Ялангуяа бид нар сүүлийн үед одоо дархан бэр, уран бэр гэж өргөмжл өгч байгаа. Тэгэхээр энийг бол бид нар хадмуудаас навч байгаа. Одоо манай бэрвэл одоо манай хүүтэй суугаад олон жил болсон. Тэгээ 3 сайхан хүү төрүүлсэн. Тэгээ манай бэрвэл ажилсаг, ааш зан сайтай. Одоо хүний сайхан чанар бүхэн бүрдсэн ийм сайхан эмэгтэй байгаамаа. Тийм учраас манай бэрд одоо дархан бэр өгнө гэх мэтээр. Хадмууд нь өөрснөө хүсэлт гаргаж байгаа манайд. Тэгээд намтрыг нөхж байгаа юм. Тэгээд тэн дээр нь бид нар одоо өргөмжил бичээд тэгээд гарын бэлэгтэй ингэж өгдөг. Тэгээд энийгээ бид нар бол их үлгэр дуурайлттай гэж үзэж байгаа. Залуучууд. 3 хүү дараалал нь төрүүлсэн бол одоо дархан бэр болдгоо гэдэг шүү дээ. Та дархан бэр, уран бэр хоёрын бас нэг тайлбарыг хэлж өгөөч. Магадгүй манай залуу охтууд, бүсгүйчүүд, залуучууд маань зарим нь мэдчихэл байгаах, зарим нь мэдэхгүй байж магадгүй. Дархан бэрүүл яг үдэ эрэгтэй хүүхэд төрүүлсэн суудалтай хамгийн доод тал нь 3 хүүгээс дээш эрэгтэй хүүхэд дунд нь охин эднэр орж болно шүү дээ. Тийм бэлэгдэлтэй байдаг юм. Бэлэгдэлтэй байдаг тий. За уран бэрд нь бол яг охтууд төрүүлсэн.
Дандаа охин төрүүлсэн. Ийм охин төрүүлсэн хүмүүс олон байдаг шүү дээ. 5 охин төрүүлсэн, 7 охин төрүүлсэн ийм сайхан гэр бүлүүд их байдаг шүү дээ. Энд тэнд хөдөө гадаа явж байгаад их хөөрхөн. Тэгээд 7 хүргэнтэйгээ бид нар Сүхбаатар аймгийн уул уян суманд биний сумалдаа тэгээд очижсэн чинь 7 охин төрүүлсэн гэд айлд би очиж бас сарн ээжийн хүндэт медаль гартуулж ирсэн. Тэгээд тэр айлыг хараад би тэр айлаараа бахархаж ирсэн. Тэгээд 7 сайхан хүргэнтэй, 7 сайхан охин гэдэг ингээ дараалцсан ээжийнхээ ард ингээд зогсоод зураг мөрг авахулж байсан л да. Тэгээд ер нь бидний энэ хийж байгаа ажлын нэг үр дүн бол бас ингээд эргээд харахад ээжигээ баярлуулж байна, ээжийнхээ зургийг авахулж байна, ээжигээ одоо гадаад дотоод бурхны одоо бурхан багшийн одоо газраар орноор одоо явахт нь зардал мөнгөний өгч явуулж байна. За мөн одоо ээжигээ өргөмжлөгдсөний дараа бас овооны наадам, сумын наадам, ургийн баяруудыг эднэр хийж гарч ирсэн. Тий. Тэгэхээр бид нар бас одоо улс орондоо ард түмэндөө ээжүүдтэй, үр хүүхдүүдэд нь бидний ажил их нөлөөлж байна гэж харж байгаа тий. Үйл ажиллагаануудаас улбаалаад тий. Тий, үйл ажиллагаануудаас улбаалаад. Ээжигээ одоо баярлуулах биднэрт бол мянган шалтгаан байгаа л да тий. Тэр шалтгаануудыг одоо тоочод баршгүй юм да. Таны хувьд хэдэн хүүхдийн ээж вэ? Би бол ярилцаа суухад гоё шүү дээ. Би одоо 5 хүүхэдтэй байна. Тий. 4 охинтой хүн, 1 хүүтэй. Тэгээ манай хүүхдүүд яг бүгдээрээ дээд боловсралтай хувьдаа зарим нь төрд ажиллаж байна, зарим нь одоо хувийн компанид ажиллаж байна. Бүгдээрээ айлгэр болцгаацсан. Тэгээ сайхан байна. Тэгээ миний хүүхдүүд л одоо сайхан байвал миний сэтгэл их сайхан байдаг. Ер нь ээж хүн үр хүүхдүүд нь л одоо эрүүл, саруул, амьдрал байдал нь сайхан, ач гуч нь сайхан, ийм л байх юм бол ээж хүн ямагт баярлж байдаг. Тэрнээс биш одоо надад их юм өгсөнгүү ч гэдэг юм уу, инээ тэрэ тэрүүл нэг асуудал биш. Үзүүлсэнгүү харуулсан. Тий, би өөрөө ч тэгж боддог, ээжүүдийг ч тэгж ажигладаг тий. Таны хувьд ямар мэрэгжилтэй хүн бэ? Хүүхдээ бас багт нь за 5 хүүхдийг бас тэр зэсмэ тий багт нь ингээл өсгөх бас нэг том амаргүй л ажил. Миний хувьд бас одоо бага насны хүүхдүүдтэй тэгэл хүүхэд өсгөнө гэдэг бол бас хамгийн том ажиллаа гэж ойлгож байна. Үнэн. Хүн одоо хүүхд рүүгээ л их анхаарах хэрэгтэй. Миний багд бол нацизмын үе байсан. Тэгээд би бол эвлийн ажил хийжсэн, Монгол Ардын явсгалт намын ажилтан байсан. Тэгээд төрийн ажил бас хийсэн хорооны хэсэг дарга гэдэг. Тэгээд миний одоо жижиг байхтаа хүүхдүүдийн маань миний эмээ ээж их сайхан өсгсөн. Миний ээж, эмээ ээж хоёр бол ер нь одоо бид нар чинь нэг гэртэл амьдардаг байлаа шүү дээ. Тэгээд нэг гашаандаа 2 3 гэрэлдэг. Тэгээд би одоо эмээ ээжтэй л их баярлдیں۔ Тэгээ одоо миний энэ сарн ээж нийгэмлэгт хийж зохиож байгаа ажил маань жоохон үр дүнтэй, сайхан. Тэгээ бид нарын бодсон тэр ээж мөцийн маань эдгээр баригдаж дуусаад үйл ажиллагаагаа явуулж эхлэх юм бол одоо бидний ээжүүдээ баярлуулж байгаа гол гавьяа юм гэж би боддгийн хувьдаа. Тэгээ манай энэ бидний тэр ээж музей соёлын хөгжлийн цогцлол ордныг бол их олон сайхан хүмүүс дэмжсэн шүү дээ. Манай цогцлмоогоо бол ерөөсөө энийг л хийх юмсан гэдэг сэтгэлээр одоо өөрөө бүр газрынхын зөвшөөрлийг хүртэл ингээ авчихсан төвхтэй. За одоо Эрдэнэтэн зохиолч Төдөвгойг та нар бас мэдэн дээ тийм ээ. Манай Төдөвгой ч ээж музейн концепцийг гаргаж өгчээсэн шүү дээ. Бас гавьяат архитектор Чойжилжүү гэж нэг сайхан хүн байсан. Тэр хүн бол ээж музейн зургийг, ордны зургийг бүтээжсэн. Гэх мэтийн ийм сайхан улсууд хүрээлсэн. Хаана баригдах вэ? Шүүхгү жанжны хөшөөний ард талд л да. Тэгээд нэг нэлээд их том газараа тэр чинь бид нар анхан музей байгуулад урдаа алангуй ээжийн сургаалын хөшөөтэй тэгээд тэрнээс урагшаана шүүхгүийн хөшөө хүртэл ингээд саад амралтын газар байна гэж төлөвлөж ирсэн. Зураг нь бол гарч төлөвлөсөн. Тэгээ яах вэ? Манай одоо ээж музейн яг газартаа нийлчихсэн тийм зураг одоо өөр компаниудад өгсөлдөө. Тэрийг яг баян зүрх дүүрийн засаг дарга тухайн үеийн засаг дарга өгсөн байсан. Тэрийг одоо бид нэг удаа бас
ээжүүдийн ордон байгуулах юм аа, урд талд өндөр барилга барьж болохгүй гэд нэг удаа гүчингүй болгосол доо. Тэгээд яг нөгөө нөхдүүд маань ингээд шүүх хэр явж хагаад эргэж нөгөөдхөө гүчинтэй болгоод тэгээд бид одоо яах вэ? Дийлэхгүй хүчрэхгүй юм аа, яах вэ? Ерөн ч одоо тэднийг тэгээ шүүхтэй хөөцөлдөж явах үед нь бид нар бас ухсыгээд барьчих хугацаа байсан. Тэр үед нь бид нар хөрөнгөгүй болоо суудсан барьж чадаагүй. За ингээд нөгөө газруудтайгаа бид нар хамтарсан. Одоо хамтраад газраа нийлүүлээд тэгээд барьсан барилганаас нь 800 м2-ыг авах болсон. Тэгээд ажлаа эхэлтэл бас л нэг жоохон ард түмний хил анхаарад тэгээд одоо согсон байдалд орсон байж байгаа. За томоодохгүй шийдэгдэх. Шийдэгдэнэ. Тий, энийг бол би шийдэгдэнэ гэдэгт итгэлтэй байдаг. Ягаад тэгэхээр одоо сайхан одоо гэгээтэй ажил хийж байгаа учраас бас хүмүүс харж байгаа хаа тийм ээ. Харж байгаа, бас мэдж байгаа. Тэгээд хүн бүхэн дэмжинэ гэдэгт итгэлтэй байд юм аа. За хийж хэрэгжүүлж байгаа маш олон ажилтнаас амжилт хүсье. Өргөдөж ирсэнд баярлалаа. Одоо их эмэгтэйчүүдийн тийм ээ эхлэлгүй хөдөлмөр дурсгалыг алдаршуулж түүхийг одоо бичиж үлдээж байгаа маш олон үйл ажиллагаа зохион байгуулж байгаа танай одоо нийгэмлэгийн одоо бүсгүйчүүдэд одоо үзэж суугаа бүсгүйчүүд эмэгтэйчүүдийнхаа өмнөөс одоо талархал илэрхийлье. Тэгээд урагдаж ирсэн танд баярлалаа. За баярлалаа. Энэ их үсгийн баярын мэндийг одоо нийт ард түмэндээ хүргье. Тэгээд манай одоо эхийн гişиг үрсийн байцгалан хүндэтгэлийн арга хэмжээнд өргөнөөр оролцоорой гэж урьж байна. Тэгээд танаа хамт олонд бас баярлалаа. Ингэж одоо энэ сайхан цай, кофе юу цай юу гэдэг нэвтрүүлгэнтэй урьж оролцуулсанд баярлалаа. Тэгээд одоо байгууллагаасаа гаргасан бүтээлээ дурсгал болгоё. За баярлалаа. Маш олон мундаг ээжүүдийн одоо тийм ээ түүхийг багтаасан ном бэлгэлээ. Манай одоо байгууллагын номын санд нэлээд дээгүүр байр эзэлнэ. За. Кофе цай ярилцлагатай хамтдаас үзэгч та бүхэнд баярлалаа. За нэвтрүүлгийн зочноор Монголын саран ээж нийгэмлэгийн гүйцэтгэх захирал, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Ламсран Өргөдөн оролцлоо. Бидэнтэй хамт байсанд баярлалаа. Үргэлжлүүлэн EBS телевизийн программын албанаас зориулан бэлтгэсэн хөтөлбөрүүдтэй хамтдаа байгаарай.